дугаар бодлогон дээр аялагч камера 30% хямдруулаад 875 мянган төгрөгөөр авсан гэсэн. Тэгвэл камера хэдэн төгрөгийн үнэтэй байсан бэ гэсэн. Тэр анх бол 100% байгаа. Тэрнээс бид нэр 30% хямдруулна гэдэг бол нийтдээ 70% болно гэсэн. Тэгвэл энэ 70% нийтдээ тэнцүү юм бэ гэхээр 875 мянган төгрөгтэй тэнцүү болж байна. Одоо тэгэхээр энэ чинээсээ хийдүүлээ 1%-ийг олж болно тийм ээ. 1%-ийг олохдоо 875 мянгагаа 70%-аар өчнө гэсэн. За тэгэхээр 875 мянгаыг 70%-аар ирэх юм бол хэдүүлээ артлынх нь 1 тэгүүд ингээд дарчээ. Тэгэхээр за 1-ээр өгнө. 2-оор өгөөд за 5-аар өгнө. Артлалт нь 2 тэг байгаа. Тэгэхээр 1% нь бол 12500 төгрөг болно. Гэтэл бидний бодлогон дээр анх хэдэн төгрөг байсан бэ гэхээр 100%-ийг олно гэсэн үг. Тэгэхээр 1% нь 12500 юм бол 100% бол 12500-аар 2 тэг нэмэгдээд ирнэ гэсэн үг. Тэгэхээр 1,250 мянган төгрөг буюу биднийхээ битээ хариулт гарч ирж байна. За 4-р бодлогын хувьд 6-р ангийн нийтдээ 36 сурагчийн өмссөн цамцыг өнгөөр ялган дугуй диаграмаар харуулсан. 16 сурагч шар өнгийн цамц өмссөн. Тэгэхээр энэ шар дээр бол нийтдээ 16 сурагч байгаа юм байна. Тэгвэл бид нэр одоо юуг олох гэж байгаа вэ гэхээр хар болон ягаан өнгийн цамц өмссөн тоог нь олох гэж байгаа юм байна. За би энэ асуултын тэмдгийн хоорондох нийлбэрийг олох гэж байгаа юм байна тийм ээ. За ингээд харах юм бол бидний хувьд яасан бэ гэхээр хөх цамц өмссөн хэсэг бол энэ дугуй диаграмын 4 хуваасны 1 байна. Тэгэхээр 4 хуваасны 1 учраас нийт сурагчдын маань хувьд мөн адилхан 4 хуваасны маань 1-ийг хөх өнгийн цамц өмссөн хүмүүс гарна гэсэн үг. Тэгэхээр 36 4-т хуваагаар 9, 9-ийг дөржүүлэхээр 9 сурагч бол яасан бэ гэхээр хөх өнгийн цамц өмссөн гэсэн. Тэгвэл 16 суралцагч шар өнгийн цамц, 9 сурагч хөх өнгийн цамц өмссөн бол нийтдээ 25 сурагч бол яасан бэ гэхээр шар хөх өнгийн цамц өмссөн байх нь. Тэгээ бид нар нийтдээ хар ягаан сурагчдыг олох гэж байгаа. Тэгэхээр нийт сурагчдаас энэ хөх өнгийн, шар өнгийн цамц өмссөн сурагчаа хасаад өгөх юм бол 11 сурагч бол бидний яг нөгөө олох гээд байгаа хар болон ягаан өнгийн цамц зэг өмссөн байх нэ гэсэн. Ингээд Б хариулт байна.